Бүгдээ Солонгос улсад ажиллах гэж амьдрах гэж сурж байгаа энэ гадаад иргэдэд зориулаад бид нэр хэрэгтэй мэдээлэл болон ахуй амьдралд нь тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр бид нар хууль зүйн зөвлөгөө үн төлбөргүй өгөхөөс гадна мөн гадаад иргэдэд зориулсан үн төлбөргүй Солонгос хэлний сургалтаас ахуулаад олон төрлийн гадаад иргэдэд зориулсан тийм сургалт хөтөлбөрүүдийг явуулдаг байгаа. Тэгэхээр манай төвийн дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн авахар бол Seoul Global төвийн вебсайт, аль эсвэл Facebook, Instagram гэсэн сайтуудаар ороод Seoul Global төв гэсэн галчийг бичгээд манай төвийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа. За тэгээд өнөөдөр би та бүхэнд хүргэх мэдээлэл маань бүгд нэм Солонгос улсад анх удаа ирж байгаа. Тэгэхээр Монгол оюутнуудад одоо Солонгос улсад оршин суух гадаад иргэний үнэмлэхийг авахын тулд одоо ямар бичиг баримт юу хэрэгтэй байдгүй мөн виз гадаад иргэний визээ сунгуулах тохиолдолд ямар асуудлууд ямар бичиг баримтууд хэрэгтэй байдаг вэ талаар би та бүхэнд мэдээлэл хүргэх байгаа. За тэгэхээр эхний сэдв маань гадаадд оршин сууж байгаа гадаад оюутнуудын визний ангилал. За хоёрдугаарт нь гадаад иргэний үнэмлэхийг хэрхэн авах вэ? Гуравдугаар сэдв маань визээ сунгах болон визний ангиллаа солих тохиолдолд. За дөрөвт нь гадаад сурж байгаа оюутнууд хичээлийн хажуугаар цагийн ажил хийх буюу арбайт хийх тохиолдолд хаана ямар мэдээлэл хийх ёстой. За мөн Солонгос улсад ажил амьдарч байх явцад өөрт ямар нэгэн тусалцаа хууль зүйн зөвлөгөө авах тохиолдолд үн төлбөргүй зөвлөгөө авдаг төвүүд хаана байдаг вэ гэдэг талаар мэдээлэл хүргэх болно. За дараагийн сэдв маань гадаад иргэний үнэмлэхийг Солонгос улсад орж ирсэн оюутнуудын хувьд болохоор Солонгос улсад гайлаар орж ирсэн өдрөөс хойш 90 хоногийн дараа оршин суугаа дүүрэг болон сургуулийнхаа иммиграшнд мэдэгдэх ёстой байгаа. За хэрэгтэй материалын хувьд болохоор Солонгос улсад орж ирснээс хойш 90 хоногийн дотор мэдээлэл хийхдээ тухайн харьяа иммиграшны талын мэдээллийг одоо хаягаа хайж болж чадахгүй ч гэдэг юм уу те. За өшөө бичиг баримтаа ямар бичиг баримт хэрэгтэй байдгаа мэдэхгүй тохиолдолд манай төвөөс бас лавж асууж болно. Гэхдээ би өнөөдөр дэлгэрэнгүй хэрэгтэй материалуудын хувьд болохоор иммиграшн виза гадаад иргэний үнэлэх мэдүүлэх анкет, за улаан паспорт, паспортны хэмжээтэй цээж зураг нийшрэх, гадаад иргэний үнэлэх анх авахд 30 мянган вон бэлнээр мөнгөө бэлдээд ирэх ёстой. За сургуулийнхаасаа бол тухайн сургуульдаа сурж байгаа гэсэн сургуулийн тодорхойлтыг авчрах шаардлагатай. За тэгэхээр эдгээр бичиг баримтуудаа бүрдүүлээд харьяа иммиграшн дээрээ өөрийн биеэрээ ирж материалаа өгсөний дараад нь 3-аас 4-7 хоногийн дараа гадаад иргэний үнэлэх маань гардаг байгаа. Гэхдээ анхаарах зүйлийн хувьд болохоор гадаад иргэний үнэлгээ мэдүүлээд бичиг баримтаа өгснөхийн дараад нь иммиграшны байцаагч өөрт нь бичиг баримтыг хүлээж авсан гэсэн тодорхойлт өгдөг байгаа. Тэрхүү тодорхойлтыг хай гээж болохгүй. Дараа нь гадаад иргэний үнэлгээ хайхаар ирэхдээ тэр тодорхойлт болон паспортын хамт байрж ирж гадаад иргэний үнэлгээ авдаг байгаа. За дараагийн байдал нь болохоор тухайн оюутан сургуулаа солих юм уу? За аль эсвэл гадаад паспортны хугацаа дуусах юм уу, тийм ээ? За мөн гадаад иргэний үнэлгээ гээх тохиолдолд заавал иммиграшнд заавал мэдээлэл хийх шаардлагатай байгаа. Тухайн иммиграшнд мэдээлэл хийхдээ заавал 14 хоногийн дотор бичиг баримт маань гээсэн алга болсон тохиолдолд заавал мэдээлэл хийх шаардлагатай. Хэрвээ энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тодорхой хэмжээний торгуул гарч ирдэг байгаа. Тийм учраас энэ дээр маш их анхаарах шаардлагатай. За бүрдүүлэх ёстой бичиг баримтын хувьд болохоор иммиграшнд мэдүүлэх анкет, паспорт, мөн гадаад иргэний үнэмлэх, за мөн саяны урдлын юун дээр орчинд байх шиг байсан. Паспорт болон гадаад иргэний үнэмлэх, за тэгээд бичиг баримтан дээр өөрчлөлт гарсан тохиолдолд шалтгаанаа заавал ингэж бичсэн байх шаардлагатай. За тэгээд дараачихт нь мөн хаягийн өөрчлөлт хийх тохиолдолд бас тухайн иммиграшндээ заавал мэдээлэл хийх шаардлагатай байдаг. Тэгэхээр оршин суугаа хаягаа жишээлбэл анх ирсэн оюутнуудын тодорхой хаяг байхгүй байж байгаа найзындаа ч юм уу хамаатныдаа ч юм уу байж байгаа. Дараад нь өөрийн нэр дээрээ байрны гэрээ байгуулад одоо амьдрах тохиолдолд тодорхой ойрхон байгаа ч гэсэн хаягийн өөрчлөлт хийсэн учраас заавал иммиграшн мэдээлэл хийх ёстой. За иммиграшн мэдээлэл хийхийн тулд тухайн байрнаасаа нүүсэн тохиолдолд 7 хоногийн дотор хэрвээ иммиграшн мэдээлэл
одоо мэдээлэл хийх шаардлагатай гэвэл өөрийнхөө оршин суугаа дүүргийнхаа манайхлаар одоо 2020 буюу чүмийн санто дээрээ очоод гадаад иргэний үнэлгээн дээр хаягийн өөрчлөлтөө хийсэн тэмдэглэгээ бичүүлэх боломжтой. Мөн 7-оос дээш 14 хоногоос дээш хугацаа хэвтэрсэн. Одоо 14 хоногоос дээш мэдээлэл хийх шаардлагатай болвол заавал иммиграшн дээр очиж хаягийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Хэрэгтэй бичиг баримтуудын хувьд бол за иммиграшны анкет, паспорт, гадаад иргэний үнэмлэх, за мөн байраа сольсон байрны түрээсийн гэрээгээ их хуваар нь бариад иммиграшн дээр очиж мэдээлэл хийх шаардлагатай байгаа. За мөн Солонгос улсад их тохиолддог оюутнуудын хувьд бол гадаад иргэний үнэлгээ хаях гээсэн тохиолдолд дахин яаж мэдээлэл хийх ёстой вэ гэдэг тал дээр бас мэдээлэл өгөх шаардлагатай юм болов уу гэж бодсон. За гадаад иргэний үнэлгээ хаяж гээх буюу дахин шинээр авах тохиолдолд мөн ялгаагүй харьяа дүүргийнхаа иммиграшнд мэдээлэл хийх шаардлагатай 14 хоногийн дотор заавал мэдээлэл хийх ёстой байгаа. За бичиг баримтаа хаяж гээсэн тохиолдолд одоо өөрийнхөө оршин суугаа дүүргийнхаа харьяа дүүргийн цагдаагийн газарт очиод ингээд бичиг баримтаа гээж эхлэе, алга болгочлоо гэдэг мэдээлэл хийсэн тохиолдолд цагдаагийн газраас одоо тухайн бичиг баримтыг алга болгосон мэдээлэл хийсэн тодорхойлт өгдөг байгаа. Тэрхүү тодорхойлтын хамт паспорт, нэг копи цээж зураг, за тэгээ иммиграшн бичиг баримтаа алга болгож хийгдүүлсэн учраас дахин авах хүсэлт бичих байгаа. За эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлээд харьяа дүүргийнхаа иммиграшн дээрээ гадаад иргэний үнэлгийнхаа дахин хүсэлт авах мэдээлэл хийх бололцоотой. За тэгэхээр иммиграшны талын мэдээллийг бол өөрөө одоо High Korea гэсэн сайт дээр ороод мөн оюутнуудын хувьд бол эхний хувьд High Korea сайтн дээр заавал гишүүнээр хэлсэх шаардлагатай. Дараад нь одоо High Korea сайтыг байнга хэрэгжилж анкет бүглэх болон визээ онлайнаар сунгуулах тохиолдолд энэ сайтыг бас сайн хэрэгжилж дотор нь юу байдгийг сайн мэдэх шаардлагатай. Анх ярьж байгаа тохиолдолд Солонгос хэлний бэрхшээлтэй энэхүү сайтыг мэдэж одоо сайн ойлгож чадахгүй тохиолдолд манай төв дээр ирээд өөрийнхөө компьютераа байрж ирээд яах вэ гэдэг талаараа мэдээлэл авах юм уу? Мөн 1345 гэсэн лавлах утсын дээр Монгол зөвлөгч бас байдаг байгаа. Тэгэхээр 1345 гэдэг утас руу залгаад 7-од 0-од гэсэн дараалалаар залгаж ээж Монгол зөвлөгчтэй холбогддог байгаа. За дараагийн сэдв байна. За D2 буюу D4 визтэй гадаад оюутнуудын хувьд болохоор визээ сунгах тохиолдолд хэрэгтэй материалуудыг хэлж өгье. За D2 визтэй оюутнуудын хувьд болохоор гадаад иргэний оршин суугаа визнийхээ одоо хугацаагаа сунгах тохиолдолд хэрэгтэй материалуудыг хэлж өгье. За визийг сунгахын хувьд сунгахын тулд бол бүртгэлийн уур хамжуул 60,000 вон бэлнээр хэрэгтэй байдаг байгаа. За иммиграшн визээ мэдүүлэх анкет, өөрийн улаан паспорт, гадаад иргэний үнэмлэх эдгээр бичиг баримтыг заавал их хувь оригиналаар нь заавал авчрах шаардлагатай. За мөн энэ дээрээ тухайн сургуульдаа сурж байгаа гэсэн сургуулийн тодорхойлт, дүнгийн тодорхойлт, за мөн хичээлийн эрсдлийн тодорхойлт, мөн санхүүгийн баталгааг батлах одоо банкны тодорхойлт. Банкны тодорхойлтын хувьд болохоор 15 саяас дээш хэмжээний вон байршуулах шаардлагатай байдаг байгаа. За мөн үүнээс гадна бакалавр, магистр, доктор зэрэглэлээр сурдаг D2 визтэй оюутнуудын хувьд бол бас нэмэлт материалыг шаарддаг байгаа. За жишээлбэл одоо өмнөх семестрийн оноо дутагч гэдэг юм уу тийм ээ. Бүх сургуулийн одоо бүх нийтийн дүнгийн тоо одоо дүнгийн оноо маань дутуу байгаа тохиолдолд иммиграшнээс тухайн үнээс нэмэлт материал шаарддаг байгаа. Мөн магистр, доктор сурж байгаа оюутнуудын хувьд мэдээж дипломын ажил бичиж байгаа тохиолдолд диплом нь хэр зэрэг яаж бичигдэж байгаагаас шалтгаалж иж бас өөрийнх нь хариуцж байгаа удирдагч багшаас нь бас тодорхойлт авчирч ингэж нэмэлт материал шаарддаг байгаа. За тэгээд мөн оршин суугаа дүүргийн одоо өөрийн амьдарч байгаа байрны гэрээ болон одоо түрээсийн гэрээгээ заавал хавсаргаж материалаа өгөх шаардлагатай байдаг байгаа. За дараачих нь болохоор D4 визага. За D4 виз маань болохоор бизнес бэлтгэхээр ирсэн одоо Солонгос улсад анх удаа ирээд визээ сунгуулахад ирж байгаа оюутнуудын хувьд болохоор визээ сунгуулахын тулд бүртгэлийн уур хамж гэдэг бас 60,000 вон бэлнээр авчрах шаардлагатай байдаг байгаа. За бүрдүүлэхтэй бичиг баримтуудын хувьд бол мэдээж иммиграшны анкет, улаан паспорт, нэг копи цээж зураг, за тэгээд оршин суугаа дүүргийн бас байрны гэрээ чинь бас хэрэгтэй болдог байгаа. За үүн дээрээ хичээлийн төлөвлөгөө,
За тэгээд дүнгийн тодорхойлт, за санхүүгийн баталгаа болох банкны тодорхойлт нь болохоор 5 саяас дээш хэмжээний бас мөнгөн баримттай мөнгө байршуулсан байх шаардлагатай байдаг байгаа. За мөн хэлний бэлтгэлийн оюутнуудын хувьд бол заавал хичээлийн эрсцэг бас их хардаг байгаа. Тэгэхээр хичээлийн эрсц маань 70-аас дээш бол одоо нэмэлт материал авалгүйгээр визийг сунгах бололцоотой. Хэрвээ эрсц маань 70-аас доош байгаа тохиолдолд бас сургуулиас иммиграшнээс нэмэлт материал шаарддаг тул бас хичээлдээ сайн, эрсцээ сайн явуулж авж байгаарай гэж хэлмээр байна. За мөн анх визээ сунгуулж байгаа иргэдийн хувьд болохоор бас сөрөгийн шинжилгээ бас авдаг байгаа учраас энийг бас дэлгэрэнгүй мэдээллийг иммиграшны лавлагаас 1345 гэсэн лавлах хуцнаас нь заавал мэдээлэл авч иммиграшн дээр очихоос өмнө давхар лавлаж байгаарай. Яагаад гэвэл иммиграшны визний талын мэдээлэл бол байнга өөрчлөлт орж идэг учраас бас урдны мэдээллээ дахин давтагдаж шалгаж ингэж мэдээлэл бас авч байгаарай гэж бас хэлмээр байна. За дараагийн гарчих маань болохоор D2 буюу D4 визтэй гадаад оюутнуудын хувьд одоо визний ангиллаа солих тохиолдолд одоо хэрэгтэй материалуудыг ингэж дэлгэрэнгүй бичсэн байгаа. За жишээлбэл хэрэгтэй материалын хувьд гэвэл бүртгэлийн ур хамж гэвэл визний англи солигдож байгаа учраас 130 мянган воныг бэлдэх шаардлагатай. За мөн анкет, паспорт, гадаад иргэний үнэмлэх, за тэгээд дансандаа бас мөнгө байршуулсан бичиг баримтыг бас давхар хавсаргасан байх шаардлагатай байгаа. Тэгэхээр D4-өөс D2 виз руу визний англи солиход болон D2-оос D2 руу дахиж визээ сунгуулах. За мөн D2 гэдэг визтэй байжгаад тухайн визээ солиулаад одоо ямар нэгэн байгууллагт ажилд орох тохиолдолд D2 виз маань E7 гэдэг виз руу хувирагддаг байгаа. За мөн D2 гэдэг визээ сургуулаа төгснөхийн дараа ажил хайх D10 гэдэг виз руу ингэж визнүүд маань солигддог учраас эдгээр текстнээс хараад бас хэрэгтэй мэдээллүүдийг нь хараарай гэж бас тодорхой бичсэн байгаа. Тий. За тэгэхээр дараачих нь гарчих маань. За тэгэхээр Солонгос улсад бас сурч боловсролынхаа хажуугаар бас цагийн ажил буюу арбайт хийх болцоотой байдаг байгаа. Тэгэхээр D2 визтэй оюутнуудын хувьд болохоор магистр, доктор зэрэглээ сурж байгаа оюутнуудын хувьд болохоор цагийн ажил бол 30 цагийн одоо арбайт хийх зөвшөөрөлтэй байдаг байгаа. За мөн одоо багсаа буюу одоо бакалавраар сурж байгаа оюутнуудын хувьд болохоор 20 цагийн одоо цагийн ажил хийх тийм зөвшөөрөлтэй байдаг. За тэгэхээр Солонгосын иммиграшнээс арбайт хийхийн тулд одоо иммиграшнээс 1 жилийн хугацаа өгдөг байгаа. 1 жилийн хугацаанд ажлын байр буюу арбайт хийж байгаа газраа зөвхөн 2 удаа солих болцоотой байдаг байгаа. За тэгэхээр иммиграшн дээр арбайт хийж байгаа оюутнуудыг визийг сунгах тохиолдолд бас мөн эрсц, за мөн хичээлийн дүнг бас их шалгадаг байгаа. Тэгэхээр эдгээрээ одоо 70-аас доош хэмжээний эрсцтэй байж болохгүй. За хичээлээ бас таслалттай, доогуур оноотой бас байж болохгүй учраас энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. За хоёрт нь болохоор бас солонгос хэлний төвшнгөөс болж иж бас тухайн одоо визэн дээр чинь бас төвшинг чинь хардаг байгаа шүү. Тийм. Тэгэхээр хэрэгтэй материалуудын хувьд болохоор шиганжа хоога буюу одоо арбайт цагийн ажил хийх тохиолдолд иммиграшн мэдээлэл хийх ёстой юм гэвэл одоо цагийн ажил хийж байгаа албан байгууллагатайгаа харилцсан гэрээ хэлцээр хийгээд гэрээ хэлцээр хийсэн тэр тодорхойлолтоо сургуулаа гадаад оюутны хариуцдаг тамдаан жагсан бас ажилчиндаа тэр тодорхойлолтоо үзүүлж гарын үсэг бүрэн сургуулийн зөвшөөрлийг авж иж тухайн албан байгууллагынхаа гэрээ хэлцээр болон одоо нөгөө байгууллагын гэрчлэгийг нь хамт авч явж иж хариа дүүргийнхаа иммиграшн дээр одоо зөвшөөрлийг авдаг байгаа. За тэгэхээр цагийн ажил хийх гэж байгаа оюутнуудын хувьд анхаарах зүйл гэвэл иммиграшнээс заавал зөвшөөрлөө авж иж одоо тухайн байгууллагатаа цагийн ажлаа хийх ёстой байгаа. Хэрвээ иммиграшн мэдээлэл хийлгүүгээр тухайн байгууллагатайгаа хамтраад гэрээ хэлцээр ажиллаа хийгээд эхэлсэн ч гэсэн гэрээ хэлцээрээ дараа нь хийсэн тохиолдолд оюутан өөрөө торгуульд орно. Тухайн оюутныг ажил хийлгэсэн ажил олгогч гэсэн хамтран ингэж торгуульд ордог учраас ийм асуудлыг бас гаргахгүй талаас нь сайн лавлж бэлдэж очиж байгаарай. Хэрвээ одоо цагийн ажил хийж байгаад одоо өөр дээр чинь иммиграшн дээр торгуул ямар нэгэн тийм анхааруулга гарсан тохиолдолд хэрвээ дараа нь сургуулаа төгсөөд ямар нэгэн байгууллагт ажилд орох ч гэдэг юм аль эсвэл визний ангиллаа байнгын оршин суух визэнд материал өгөх тохиолдолд одоо өөрийн чинь саяны дээр
гарсан одоо асуулт онооноос ч бас ингэж оноо хасагддаг учраас бас эдгээр журмуудыг сайн тогтоож цээжилж сайн лавлаж асууж агаарай гэж хэлмээр байна. За дараагийн маань. За тэгэхээр иммиграшн дээр одоо цагийн ажил авахд иммиграшны анкет нь хаана яаж байдаг юм болоо, ямар нэртэй, ямар гарчигтай байдаг юм болоо гэдэг бас өднөөс хүмүүс их асуудаг байгаа. Тэгэхээр энэхүү иммиграшны анкет нь болохоор Хайкориа сайтн дээр ороод Солонгосоор чариушил дээр оронгууд энэхүү анкет маань ингээд байж байгаа. Тэгэхээр энийг анкета татаж аваад өөртөө тэр Куюнжу гэдэг дээр нь ажил хийж байгаа байгууллагынхаа мэдээллийг бичүүлэх ёстой байгаа. Хичүүлээд хамгаад аруулаад иммиграшндээ мэдээлэл хийх ёстой байдаг байгаа шүү. За дараачих нь. За дараагийн сэдв гэвэл одоо Солонгос улсад анх ирж байгаа гадаад оюутнуудын хувьд бол хууль зүйн болон одоо монгол хэл дээр зөвлөгөө авах ч гэдэг юм уу. За хэл мэдэхгүй учраас тусалцаа авах тийм тохиолдолд гадаад иргэдэд үн төлбөргүй зөвлөгөө өгдөг төвүүд ба гадаад иргэдэд үйлчилдэг тийм төвүүд байдаг байгаа. За тэгэхээр гадаад хүмүүст хамгийн хэрэгтэй, хамгийн их мэдээлэл авах хэрэгтэй мэдээлэл нь бол одоо 1345 буюу иммиграшны визний талын мэдээлэл авдаг лавлах утас байгаа. Энэ лавлах утас маань болохоор ачаалал аягүй ихтэй байдаг Монгол оюутнууд болохоор одоо Монгол зөвлөгчтэй холбогдохгүй байна, утсаа авахгүй байна, яаж холбогддгийг гэх мэтлэнгээр хүмүүс их асуудаг. Тэгэхээр 1345 буюу 7-0 гэдэг дараалал Монгол зөвлөгчийн утсаа автал нь холбогдож ийж өөртөө хэрэгтэй мэдээлэл авах бололцоотой. За дараагийн утас нь болохоор 120 буюу Тасан колл центр гэж байдаг байгаа. Эднийх болохоор Монгол бас зөвлөгчтэй, Монгол орчуулагчтай гурвалсан орчуулга бас хийдэг байгаа. За жишээ олгоод хэлэхэд гадаад оюутан Солонгост орж ирээд эрүүл мэндийн даатгалд хамрагдах тохиолдолд Солонгосын эрүүл мэндийн даатгалын бэлтгэцэд бол Монгол ажилтан Монгол орчуулагч байдаггүй байгаа. Тэгэхээр даатгалын талын мэдээлэл авах юм уу, өөрөө даатгалд орох тохиолдолд яаж юугаа юу зөвлөх ёстой. За гадаад оюутан ганцаараа байгаа тохиолдолд гэр бүлийн хүмүүс маань ирсэн тохиолдолд даатгалд хамрагдана гэвэл өөрөө ганцаараа ярьж лавлж асуухад бэрхшээлтэй учраас одоо эрүүл мэндийн даатгалын 1777 мянга лавлах утас руу холбогдоод мэдээлэл авахаас өмнө одоо тэрний урд байгаа 120 буюу Тасан колл центр руу холбогдоод гурвалсан сүлжээгээр эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл буюу одоо өөртөө хэрэгтэй мэдээлэл болон орчуулгыг хүсэх бололцоотой байдаг байгаа. За дараачих нь. За дараагийн төв нь болохоор гадаад иргэдэд гол төлөв хууль зүйн зөвлөгөө болон за монгол хэл дээр зөвлөгөө өгдөг байгууллагуудын талаар мэдээлэл байгаа. За 1331 гэдэг нь болохоор ерөнхийдөө хүний эрхийн төв гэсэн үг байна. За гадаад оюутан сургууль сурж байгаад одоо сургууль дотор багш нар дээр ямар нэгэн асуудал тулгарч гэдэг юм уу. За аль эсвэл ажил хийж байгаад ажлын талбар дээр одоо хамт ажилладаг хүмүүс нь өөрийг нь жоохон доромжлох ч гэдэг юм уу. Тэ хүний эрх зөрчлөө, гадаад хүний эрх зөрчлөө гэдэг талаараа эрхийн талын асуудлаар хууль зүйн талаараа ийм мэдээлэл одоо юу гэдгийг асуудал гарганаа гэвэл энэ Инконсента Гукаинкон хэвэнэ гэдэг одоо тийм сайт дээр өөртөө ороод за солонгос хэл мэдэхгүй, англи хэл мэдэхгүй бол өөртөө тулгарсан асуудлаа монгол хэл дээрээ хүртэл ингээд интернетээр имэйл бичээд ийм гом төсөл гаргаж болдог байгаа. За дараагийн утас нь болохоор шиний сандаа буюу одоо сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй тохиол за гадаадд ороод ирсэн учраас хичээлдээ за гэр бүлийнхэнтэйгээ одоо өөрийн байдлаа хэлэхэд хэцүү, өөртөө жоохон стресстэй сэтгэл зүйн талаасаа жоохон хэцүү байгаа тохиолдолд энэ Сөүл Импён Пёвон гэж байгаа. Энд болохоор гадаад иргэдэд одоо сэтгэл зүйн зөвлөгөө үн төлбөргүй өгдөг учраас бас энэ утсыг цээжил тогтоож аваад хажуудаа байдаг найз нөхдөд бас хэлж дамжуулаарай. За сүүлийнх нь бол Сөүл Глобал манай төвийн лавлах утас байгаа. Тэгээ манай төв дээр бол тухайн иргэд монгол хэл дээр одоо хууль зүйн болон өдөр тутмын зөвлөгөө авахаас гадна өмгөөлөгч за тэгээ хууль зүйн зөвлөгөө тий байрны гэрээ хэлцээр гэх мэтчлэн ерөнхийдөө гадаадд амьдарч байгаа гадаад иргэдэд хамгийн их тулгардаг одоо мэдээлэл болон тий бүх төрлийн мэдээллүүдийг авах бололцоотой учраас бас цагтаа завтаа үерээ манай сайт руу ороод за иммиграшнээр ирэнгээ бас манай төвөөр ороод гараарэ гэж хэлмээр байна. За өнөөдөр миний лекц ингээд дуусаж байна. Тэгээ өнөөдөр та бүхэнд бас амжилт хүсье. За баярлалаа. За оролцогч нараасаа хэдүүлээ асуулт асууя гэж бодож байна. Тэгээд оролцогч нар маань таад маань өөртөө асуулт тавина уу гэж хүсэж байна. Тэгээд асуух асуултаа байвал гараа өргөчих юм бол би юу яа?
асуултыг аваад явъя. Тэгээд майка нэгээд бас асуултаа асуугаад яваарай. Намайг гэрлээ гэдэг. Тэгээ би одоо магистрийн төвшөнд сурж байгаа байхгүй юу? Тэгээ санчирмаа хичээсээ нэг зүйл асуух асуулт байна. Тэгээд асуулт маань болохоор нөгөө одоо хэрвээ би одоо магистрийн 1-2 дугаар төвшөнд сурж байгаа. Тэгээд нөгөө хэрвээ одоо 2 жилийн хугацаанд ингээд сурахдаа дипломын ажлыг ингээд дуусгаж чадахгүй ингээд жоохон визний сонголт хийх тохиолдол гарах үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг вэ? Дөрөв нөгөө хальт дурдах шиг болсон. Нөгөө багшаасаа ингээд нөгөө бичиг энэ төр аваад ямар хөө төвшөнд явж байгаа гэдэг бас нөгөө батлах бичиг. Тэгээд бас материалуудыг бүрдүүлээд иммиграшнд хандах хэрэгтэй байдаг юм уу? Сургуулиас зүгээр ингээд сунгаад өгд юм уу? Тэрний талаар жоохон мэдээлэл авахыг хүсэж байна. За баярлалаа. Санчирмаа агч маань асуултаа байгаа. Майко нэгээд хариуллаад өгөөрэй. За тэгэхээр D2 визтэй оюутан гэсэн тийм ээ. Байна уу? Тийм, одоо D2 таа. Одоо D2 таа гэсэн үү тий. Тэгэхээр одоо тэгэхээр юу болохоор нөгөө нэг дипломын ажлаа болохоор одоо хизээ эхлэх чаа гэсэн юм бол. Би дипломын ажлыг хийж байгаа. Гэхдээ нөгөө одоо нөгөө санаагаа гаргаад нөгөө модель ингээд бэлтгэж байгаа баггүй юу. Тэгээ хэрвээ ингээд одоо 1 жил үлдсэн байгаа. Тэгээ тэр хугацаанд амжиж хийхгүй бол 1 семестр ч юм уу ингээд сонгох тохиолдол гарна шүү дээ. Тэр үед нь болохоор визэн дээр одоо сонголтын талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн. Тэгэхээр одоо нөгөө нэг чиний хувьд болохоор 1 жил үлдсэн байгаа болохоор чи энийг иммиграшны лавлагаас сайн лавж асуусан дээр баха 1345-аас. Тийм тэгэхээр нөгөө сургуулийн чинь бас лавж асуудаг байхгүй юу? Аль сургууль сурдгийн тийм ээ. Тэгээд одоо нөгөө өөрийнхөө чидүү кисүү гэж байгаа шүү дээ тий хариуцж байгаа удирдах багштайгаа тухайн сэдвээ бас харилцан тохиролцоод дахин солих юм уу солихгүй юм уу одоохондоо асуудал чи шийдвэрлэгдээгүй байгаа болохоор тэгээ визний тал дээр болохоор иммиграшны лавлагаасаа яг өөрийнхөө сургуулийнхаа мэдээлэл болон одоо төгсөж байгаа байдал болон багштайгаа ийм шатанд ингэж явж байгаа гэдэг талаараа эхлээд зөвлөгөө нь авсан дээр баг. Тий. За баярлалаа. Дараагийн асуулт маань хонгор зүйл маань гараар өгсөн байна. Тэгээд хонгор зүйл маань асуулт байвал асуугаарай майка нэгээд. Сайн байцгаана уу? Нөгөө хин юуны визтэй холбоотой асуулт асуух гэсэн санжирмаа хэвчээ. Би энэ хэлний бэлтгэл сая 9 сард ирсэн байхгүй юу? Юунд. Тэгээд одоо юуныхаа гэр бүлийнхаа хүнийг авчрах юм гэж бодоод яг юугаа бэлдэх хаанаас ямар материал цуглуулах гэдэг тэмдэглэлийн мэдээлэл юу ч авахгүй тэгээд хаанаас авах вэ хамгийн ихэнд юу мэдэж авах хэрэгтэй тиймэрхүү. Эхний бэлтгэлээр орж хэдэн сар болж байгаа гэсэн бэ? 9 сард орж ирсэн сая. 9 сард орж ирсэн. Тэгэхээр гэр бүлийн хүмүүсээ урьхын тулд ямар ч лээс эхний семестрийнхаа нөгөө хичээлээ төгсгөөд ямар ч лээс нөгөө дүнгийн тодорхойлолт чинь гарсан байх хэрэгтэй гэдгийг. Тийм. Тэгээд энэ чинээс өөрөө гэр бүлийнхаа өмнө урих тохиолдол 6 сараас дээш байж иж гэр бүл үр хүүхдээ урих болцоотой. Тийм. Тэгэхээр гэр бүлээ урихын тулд хэрэгтэй материалыг бол Монгол дахь Солонгосын элчин сайдын яамны сайтн дээрээс урилга болон итгэмжлийн бичиг гэсэн хоёр лавлага байгаа. Хоёр тодорхойлт байгаа гэсэн үг байна. Монголын элчин сайдын яамны сайтн дээр Монгол солонгос хэл дээр байгаа. Тэнцэнээс нь тэр хэрэгтэй яншуудыг татаж аваад тэгээд сургуулаасаа болохоор өөрөө сургууль сурж байгаа гэсэн чаг жимэнсо гэж байгаа. За тэгээд өөрийн чинь гадаад иргэний үнэмлэх болон бас эрчийн тодорхойлт хичээлдээ явж байгаа гэсэн тэгээд бас дүнгийн тодорхойлт за гэх мэтчлэн ер нь өөрийн чинь хэрэгтэй материалууд бол элчин сайдын яамны сайт дээр оронгууд D4 буюу D2 визтэй эргээд гэр бүлээ өрөх тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэдгээр бүр элчин сайдын яамны сайтн дээр ингээд визний төрлийн ном байгаа. Тэрийг нь ухаад үзээрэй. Тэн дээр хэрэгтэй мэдээлэл нь байгаа. Тэгээд анкетуудаа өөрөө бөглөөд одоо өөрийнхөө тэр нөгөө хөнгөн инженсоо гэдэг нөгөө хөнгөн инжен самуусуу гэхэл манайхаар одоо нотротын газар гэж ярих юм уу та. Тэн дээр очиод өөрийнхөө бүрдүүлсэн бичиг баримтаа урилга болж итгэвчүүлээд
гэрлүүгээ гэр бүлийн үнэ уурна гэсэн үг ахнаа. Тэгэхээр гэр бүлийн чинь хүн ирж байгаа тохиолдолд Монголоос F1 юм F2 гэсэн family гэдэг утгаар F1 гэдэг визэг авч иж орж ирдэг байгаа. Хэрвээ орж ирэхэд нь одоо Монголоос орж ирж байгаа визнийхэн паспортон дээр визний англиар дарагдсан бол орж ирсэн хойноо гэр бүлийн виз рүү хувирах болцоогүй. Тэгэхээр Монголоос орж ирэхдээ заавал F1 гэдэг family гэсэн утгаараа гэр бүлийн дагалдан визээ заавал авч иж орж ирэх хэрэгтэй учраас. Тэгэхээр өргөч талын зүгээс оюутан болохоо өөрөө гэр бүлийнхаа үнийг ямар шалтгаанаар өрж байгаа гэдгээ бас өөрийнхөө өрж агаад одоо шалтгаанаа сайн бас бичиж өгөөрэй. Тийм. Хэрвээ сайтн дээр хайгаад олж чадахгүй бол харьяа дүүргийнхаа immigration Сежүн immigration ирэхээр бол манай 5 давхарт гараад ирвэл манай дээрс компьютер байдаг болохоор тэр анкетыг нь яаж хайх уу, яах вэ гэдэг талаар нь мэдээлэх болцоо. Сайн байна уу? Санчирмаа гिचээс Свисний талаар юм асуусан. За, ямар юу асуух вэ? Одоо Слонгост одоо нэг ийм хоёр юу байгаад байгаа нэг одоо нөгөө D4 виз нөгөө нэг вэгүүн тэнэгжнээ авахд бүртгүүлсэн байх хэрэгтэй гэдэг таа. Тэгээд ирсэн өдрөөсөө хойш байдгүй эсвэл виз олгосон өдрөөсөө хойш 3 сарын 90 хоног илүү 60 хоногийн хугацаатай байдаг гэдэг. Яг одоо асуулт тийм. Гадаад иргэний үнэлгээ анх авахж байгаа оюутан гэсэн үг үү те? D4 визээр ирээд. Тийм. Тэгэхээр Монголоос Солонгос руу гарах хугацаа гэж виз чинь паспортон дээр чинь дарагдсан байгаа. Солонгост болохоор чи Солонгосын гайлаар иммиграшнээс орж ирсэн өдрөөсөө хойш 90 хоногоо тооцно гэсэн үг. Болсон уу те? Тэг баярлаа. За. За баярлалаа. Өөр асуултууд байна уу? Тамира гараа өргөсөн байна. За Тамира маань асуулт асуугаарай. За сайн байна уу? Бүгдээрээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний асуулт болохоор нөгөө эрүүл мэндийн даатгалтай холбоотой. Манай гэр бүлийнхэн D2 визний дагалдангаар байгаа юм. Тэгээд визээ нөгөө сунгах хэлтийлэх гээд төсөлтийн хугацаа шалгагдаж байгаа хугацаанд визний өвчнөд байх хугацаа, оршин суух хугацаа дуусчихсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ сард нөгөө даатгалын нэхэмжлэх ирсэнгүүл дээр сая сонсоод анзаарлаа. Тэгэхээр одоо яах хэрэгтэй юм болоо даатгал ингээд зогсчихж байгаа гэсэн үг юм болов уу? Эсвэл миний дагалдан болохоор үгүй би төлөхөөр ингээд давхар явж байгаа юм болов уу? Би хариулаад өгөө. Тэгдэг. Тэгэхээр гадаад оюутан болохоор эрүүл мэндийн даатгал болохоор нөгөө Солонгосын эрүүл мэндийн даатгал 50% хөнгөлөлттэй байгаа шүү дээ, тийм ээ. Гэр бүлийн батлан даагч нь бас өөрөө Тамира өөрөө болохоор одоо Солонгос улсад оршин сууж байгаа хүн болгон гадаад иргэний үнэлгээтэй хүн болгон паспорттай учраас хэрвээ гадаад иргэний үнэлгээнд дээрх паспортны хугацаа дууссан бол эрүүл мэндийн төврөөгөө өөрөө заавал уцтаж асуугаад одоо яатсан бол ингээд төлөх ёстой төлбөрийн маань хуудас ирсэнгүй. Яадгийг гэдгийг бол сайн лавуулж асуугаарай. Тэгэхгүй дараа сарынхаагаа ороод ингээд илүү нэмэлтээр мөнгө төлөгдөж явчихдгийн. Тэгээ хэрэг бүр болж өгжүүл гэр бүлээрээ байдаг бол эрүүл мэндийн даатгал 50%-аар ингэж хамрагдсан байгаа юм чинь өөрийнхөө данстайгаа холбуулчвал сар болгон даатгалын чинь мөнгө чинь ингээд төлөгдөж явчихдгийн. Тэгэхгүй бол сар болоод нөгөө даатгалын ажилтаа төлөлтөө сургалттай болохоор нөгөө даатгалаа төлөх өдрөө мартчихвал нөгөө сардаа төлөх ёстой даатгалын мөнгнөөс чинь гадуу тэрнээс чинь илүү бас надад чинь мөнгө бас нэмж авдаг болохоор анхаарах зүйл нь гэвэл хэрвээ тэр хуудасны эрхэл болцсон бол өөрөө заавал уцтаад асуучих 10-77 мянга юм уу тий. Хэрвээ өөрөө солонгосоор ярьж чадахгүй бол 120 гэсэн call center-тэй холбогдоод Солонгосын эрүүл мэндийн даатгалын өөрийнхөө оршин суугаад үүрэгчин жишээлбэл Сомбуггүй бол Сомбуггүй дүүргийн эрүүл мэндийн даатгалын төвтэй та холбоод өгөөч гэж хэлээд өөрийнхөө дуу хоолойгоороо иргэний үйлгийнхаа дугаараа хэлэнгүүд чинь тэнцэнээс чинь бичиг баримтыг чи хэлээд өгчин. Заавал шуудангаар авах биш өөрийнхөө одоо нөгөө имэйл хаяг юм уу тий гар утсаараа ч юм уу иймэрхүү мэдээлэл ингээд авмаар байна гэд өөрийн хүсэлтээ бас гаргаж болдгийг. Тэр тэрийг эрүүл мэндийн тавын тий өөрийнхөө оршин суугаад өөрийнхөө эрүүл мэндийн төвдөө заавал өөрөө уцтаж холбогдож лавлж асуух хэрэгтэй шүү. Гарахгүй байна гэдээ авал дараа сардаа нэмэгдчихдэг болохоор тэн дээр их сайн болгоомжлаарай.
За баярлалаа. Дахиад нэг асуулт байна. Би нөө сая 9 сард D2 руу шилжсэн байхгүй юу? D7-оос. Тэгээд нөгөө нэг D2-ийн 1 гэдэг D2-ын дотроо ер нь хэдэн төрлийн виз байдаг юм болоо. Тэгээд D2-ийн 1 гэхээрээ одоо Монголоос ээж юм уу төрсэн дүүгээ ер нь урилгаар авч болдог уу? Ээж аав төрсэн дүүгээ. Ер нь бол D2 виз чинь дотор бас нэлээ олон байдгийн. Тэгэхээр их чинь өөрөө яг иммиграшны ажилтан биш болохоор D2-ийн тэдэнд тэд эд гэж яг тодорхой хэлж мэдэхгүй байна л да. Гэхдээ хэрэг өөрөө D2 гэдэг визтэй байгаа бол ер нь бол оюутны хувьд зөвхөн өөрийн гэр бүл гэдэг дээрээ нөхөр болон хүүхдээ өөрийнхөө дагалдан дээр авах болцоотой байдгийн. Эцэг эхийн хувьд хамаатан садны хувьд болохоор урина гэсэн тохиолдолд одоо ямар нэгэн хүндэтгэх шалтгаантай жишээлбэл ээж чи өвчтөй байлаа ч гэдэг юм уу те аль эсвэл одоо ямар нэгэн зорилгоос солонгос улсад ирж байгааг бол нэг удаа ирчээд явнаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү утгаараа яг урилга материалаа өгч болно. Гэхдээ одоо нөгөө Монголд ч коронавирусээс болоод бас виз чөлөөтэй гарахгүй байгаа болохоор тэрийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Яг Монголоос визний хувьд гарахгүй байгаа мэдээлж майлсууд өөртөө гэр бүлийнхаа хүмүүсийг өөрөх тохиолдолд хандах ёстой газар нь болохоор бүгд нь Монгол улсад байгаа Солонгос элчин сайдын яам сайт аахгүй юу. Тэгээд тэнцэнээс өөртөө мэдээлэл аваад имэйл хаяг байгуул имэйл хаягаар нь мэйл бичээд уцтаад ингээд дэлгэрэнгүй мэдээлэл авч байгаарэ тийм. За ерөнхийдөө одоо залуучууд маань бас асуултаа асуугаад мэдээлэл авсан гэж ойлголоо. Тэгээд та хэд маань бас өөр одоо илүү дэлгэрэнгүй авах юм бол түрүүн санчирмаагчийн маань хэлсэн утаснууд болон мөн санчирмаагчдын ажил руу залгаад бас уцаар авах боломжтой шүү. За тэгээд Батбуянтай бас холбогдоод хувийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын чиглэлээр бас дэлгэрэнгүй мэдээлэл авах юм бол өөрийнх нь Facebook хуудас руу пэйж холбогдоорой гэж зөвлөмөр байна.